Улаанбаатар хотод 21 цаг 40 минут болсон байна. Уламжлал ёсоор би Монгол хайртай нэвтрүүлэг MNC телевизийн студиэс үзэгч та бүхэнд шууд хүрэх гэж байна. Ингээд бидэнтэй 40 минутын турш ярилцах эрхэм зочдод танилцуулъя. За ингээд манай нэвтрүүлэгт өмнө оролцож байсан Мехмет Элчугай Турк улсын иргэн танд оройн төргий. Дахин манайхаар зочлсон баярлалаа. За Оросын холбооны улсын иргэн манай төлгийн байнгын зочин Аюурах оройн төргий. Оройн Төлөвтэй тавтамаар л. За энтхэг улсын иргэн манай төлөвийн хөтлөгч зочин Гумарах оройн төргий. Баярлалаа оройн төргий. За өнөөдөр бид хэдий хөрөлдөх сэдв бол номын ертөнцийн тухай. Өнгөрсөн 7 хоногт бид нар орон орны хоолны соёлын талаар, хооллох соёлын талаар ярилцсан. Тэгэхээр энэ удаад бас номын соёл, ном унших соёлын талаар ярилцъя гэж бодсон. Тэгэхээр яг их номын усуд ирсэн гэж ерөнхийдөө хэлчих болох байх. Тийм учраас хэр их ном уншдаг вэ гэж асуух нь илүү зүйц. Хамгийн сүүлд ер нь ямар ном уншсан бэ? Ширээний ямар ном уншиж байна одоо? Бишээс манайх нөгөө эмпати гэж компани сургамжлал өгүүлэх гэж ном гардаг. Тэгээд тэрнтэй холбоотой одоо 8 дугаар нь энэ сар өдөхгүй гарч байгаа юм байна. Тэгээд тэрнтэй холбоотой бахан өгүүлбэрийн номнууд уншсан янз янзын. Үлгэрийн номууд уу? За. Аюурахын хамгийн сүүлд одоо ямар ном уншиж байна? Би одоо яг хэдэн ном цуглуулад одоо улс төрийн сэдвээр бичигдсэн хэвлэгдсэн өнгөр сая хэвлэгдсэн хэдэн ном яг одоо энэ шилхүүл шарууд орчвайн бичсэн ном байгаа зүйлээс занзан шатрынд бичсэн хуучин гадаад хэргийн сайд байсан ном Лондон Жансон ном энэ бол Монгол номнуудаас орос номнуудаас хамгийн сүүлд уншсан бол одоо зүгээр Чеховын тухай Булгаковын тухай тийм жоохон судалгааны ном уншсан л. Гумарахын үед. За миний хувьд ч одоо яг одоо уншиж байгаа ном гэвэл Secret гэдэг ном байдаг шүү дээ. Нууц юм. Тий. Тэрийг л уншиж хэлж байгаа. Юу нь бол номноос яг хол байдаг юм. Гэхдээ яг огт уншдаггүй биш. Хэрэгтэй мэдээлэл та нар интернетээс уншдаг жоохон муу зуршил сурсан гэх юм уу да. Тэгээ одоо буцаад ер нь хүн зайшгүй бас дижиталны хүн болж болдгоо юм байна. За номтой ойртохгүй бол хүний оюухан үнэхээр цаастай бас ойрхон байхгүй болохгүй гэж ойлгоод ном уншдаг болоо байгаа. Монголын утга зохиолын одоо утгал зохиолчдоос Монголын одоо зохиолчдоос хэний номыг илүү шимтэж уншдаг вэ? Аюурах. Ялангуяа миний танилцж таньдаг байсан Монголын яруу найрагчид зохиолчдоос одоо жишээлбэл Шэжлийн чимэт тухайд би танилцж байсан. Тэрний одоо шүргүүд их бас зарим нь орчуулж одоо хичээж үзэж байгаа л да. Яруу найрагчдаас одоо Батрыг Цэдмагийн нэг залуу яруу найрагч байна. Мэдээж хэрэг Даш Балбартай би анх Москвад 77-78 онд танилцж байсан. Тэгээд тэр үед одоо би Даш Балбар жинхнээс маш том нэртэй алдартай яруу найрагч болно шүү гэж би үзэж байсан. Тэгээд орчин үеийн Монголын зохиолчдоос яг Аюур зан тэгээд дээр үед одоо яг Гармагвай Зэдвгай эднэрийн номнуудаас бид дандаа миний номны нөгөө юунд шүүгэнд байгаа л да тэр номнууд заримыг одоо цаашдаа бас орчуулах хэрэгтэй. Ер нь орчуулгын талаар ярил одоо Монголын уран зохиол сүүлийн 20 жил 25 жил Монголын уран зохиолоос гадаад хэл рүү орос ч юм уу англи ч юм уу тий орчуулсан ном маш цөөхөн байна. Энэ бол маш том асуудал маш одоо шийдэх хэрэгтэй асуудал гэж би бодож байна. Би бас нөгөө яруу найрагч Лавсран гоёгийг ер нь сайн танина. Тэгээд бас Галсан гоё, дээрээс Сэдв гоё. Тэгээд бас Жаргал сайхан дефакто бид нарыг ер нь айгуу сайн танин хаяа бас үздэг. Тэгээд ийм бид нарын номнуудыг ер нь яг бүтнээрээ биш тэгээд доотроос онгаад суугаад тэгээд хаяа сонирхоод уншдаг. Ер нь сайн нөгөө ахын хэлсэн шиг би бас Монголын номнуудыг бас дэлхийн зах зээлээр яг хүмүүстээр танилцах хэрэгтэй гэж бодож байна. Эний талаар яг яах вэ, яаж гарах вэ, уг нь өөрсдөө бас мэдэж байх л та бодож байгаа. Гэтэ бид нарийн зүгээс бас гадаад хүн мөртлөө тэгээд өөрийнх нь үсээр эднийг танихын танилцахын тулд бас ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Гумарахын үед
Яруу найрагчдаас. За би бол тэрэнд нойл шүү дээ. Уучлаарай. Аюур ахта нэг манай нэвтрүүлэгт оролцохдоо хэлж исэн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг хамгийн их хүмүүс ном уншдаг юм орон болсон байсан гэдэг ингээд ярьж исэн. Ер нь монголчууд ер нь хэр их ном уншдаг хүмүүсийн болоо хэр их оюунлаг байдалтай анхаардаг юм бол та бүдэнүүдээр. Сүүлийн үед би номын дэлгүүрүүд бас гайгүй хөгжиж байгаа, сайхан болж байгаа гэж одоо интерном, Азхуур, Мир дэлгүүрүүд хэдэн одоо нэг тийм одоо юу гэхэлээ олон төрлийн ном борлуулж байгаа, янз янзын зэрэг хэмжээ явуулдаг бас тийм одоо номын дэлгүүрийн үйл ажиллагаа бас их гайгүй болсон юм шиг байна. Хүмүүсийн унших талаар би энэ бол Улаанбаатар хотод харин хөдөө аймагуудаар явхад номын дэлгүүрүүд бараг байхгүй болов нэгдүгээрт. Эсвэл одоо яг Сэлэнг аймагт би номын дэлгүүр маягийн нэг анхаарсан. Гэхдээ дандаа нэг тийм одоо Оросоос шууд орчуулахад нэг тийм хөнгөн уншлаг тийм нэг тиймэрхүү юм байна. Яг сонгод үзэхөө номын яруу найрагч харьцангуй ховор байгаа. Ер нь хэвлэх үйлдвэрүүд маш одоо энэс харж болно маш идэвхтэй чанартай ажиллаж байгаа шүү гэж би бодож байна. Монголд хүмүүсийн номны талаар айгүй их сонирхолтой байдаг. Тэрийг би анх Монголд ирэхдээ бас айгүй гайхсан. Сонин мөртөл уншихтаа сонингээ хайдаггүй байсан. Тэгээд тэрийгээ бүр суглаад дараа нь ном шиг болгоод хүмүүсд гэртээ байлдаг байсан. Одоо сүүлийн сошиал медиа интернет тэгээд ураад тэр дэлхийн бүгд асуудал Монголд бас тэрийн талаар айгүй жоохон хэцүү болсон. Мэдээж тэгсэн мөртлөө ер нь одоо бас янз янзын шинэ гайгүй номнууд, сонирхолтой номнууд гараад бас эсэгчүүд ер нь бас тэрэгтэй айгүй их анхаарал тавьж би бодоод бас гайгүй гэж нэг талаасаа бодож байна. Тэгээд би угон Facebook, social media дээр нэг зураг харж ирсэн нэг үед нэг талаасаа тэгээд технологиг гаргасан улсууд гэж нэг зураг байж байгаа. Тэр Японы юм уу эсвэл Солонгос юм уу тэр бүгд жишээ нэг гэртээ очихдаа бугаан дотор юм уу эсвэл метро дотор бас ном уншаад нөгөө талаасаа тэгээд энийг хэрэглэж байгаа хүмүүс улсууд гэж нэг зураг тавиад тэр дандаа өөрсдөө тэгээд Facebook-ороо тийм эсвэл янз бүрийн сошиал медиад ороод бичлэг үзээд тиймэрхүү үзээд ерөөсөө тэгээд номтой айгүй хоол байн гэж нэг зураг хараад айгүй гайхсан байсан. Тэр бас нэг талаас үнэн байж магадгүй. Гэтэ Монголд яг одоохондоо миний харахаараа ер нь арай номтой уярхан байгаа гэж би бодож байна. Гумархан дээр бодлоо илүү монголчууд ер нь хэрэг ном уншдаг гэж үү? Тийм. Яг миний одоо ажигласнаар бол би одоо залуучуудыг бол мэдхгүй яг үнэ хэлэх тийм ээ. Яг тэр дотроо бол янз янзын хүмүүс байгаа. Би одоо ерөнхийдөө хэлж болохгүй. Тэгтээ одоо юу гэдэг нэг 40 нас орчим хүмүүс одоо насны орчим хүмүүс бол номыг уншдаг байх гэж боддог. Тэгээд сая одоо аяаргүй хэллээ нөгөө энэ юу бол дахиад сэрэгчин тийм. Бас альва зүйлийг нөгөө цаг үед яг дагаад сайхан сэргээгээд нэг шинэ хөвцлаад тий гоё яг орчин үед залгуулж яахлаараа тэглээрээ бас их хөлиж авд юм байна. Тэгэхээр сая одоо энэ нөгөө номын дэлгүүрүүдээс гадна бас хэвлэлийн үйлдвэрүүд аягүй сайн болсон байна. Тэгээ одоо Эдмон Улаанбаатар принтинг гэх мэтлэн том үйлдвэрүүд бол одоо дэлхийд хэмжээний технологиг Монголд оруулж ирсэн байгаа гэж би бодож байгаа. Тэгэхээр бас нөгөө ном бичиж байгаа улсуудын хувьд бас аягүй өөрийнхөө бүтээлийг гаргахад бас сайхан болсон байх гэж бодож байна. Тэгээд хүмүүс бол энэ цаашдаа хандлага бас юу л доо би бол өмнө хэлэхэд би нэг түүх сонирхдаг хүн гэдэг юм уу нэг эсвэл одоо зохиол сонирхдаг хүнийг буруу гэж байгаа юм биш тэгтээ тэр нь сонирхдаг хүн байна сонирхдаггүй хүн байна. Бол зөвхөн жоохон бас залуучуудын сонирхлыг татах тэгсэн мөртлөөс ном гэдэг өөрийнхөө тийм нэр хүндээ хамгаалчих тийм хамаа намаа мэдээлэл биш л те. Хэрэгтэй бөгөөд бас хүний сонирхлыг татах номнууд байвал илүү одоо уншихолоо гэж бодож байгаа. Нэг бүх төрлийн одоо сегменттэй зориулсан тийм ээ. Тэм төрлийн ном байх юм бол хүмүүсээ одоо
уншиж байгаа хүмүүсээ тоон илүү нэмэгдэх болоо гэж боддог. Баабаргаа сайхан манай нэвтрүүлгээр орсон. Манай би Монгол хартаар биш шүү. Бүгдийн цаг гэд нэвтрүүлгээр орсон. Тэгээ энэ үеэр хэлжсэн 15,000 гаруй төрлийн ном өнөөдөр одоо хэвлэлтээс яг гарч ийн гэхээр асар олон төрлийн ном гарч байгаа. Дээр нь монголчуудын одоо ном унших одоо идэх нь бол нэмэгдэж байгаа гэд тэгээ ярьжсэн тэр үнэн бах. Гэхдээ Томоко ихч бас нэг манай нэвтрүүлэгт тарахт ярьжсэн ном редакторлаж гардаг шүү дээ Японы хэлээс. Тэгэхдээ миний ном ингээ борлогдоод 30 ширхэг ном борлогдсон. Гэвч намайг Facebook дээр миний номд шүүмж бичиж байгаа хүн 100 гарчаад байна гэд бас нэг шүүмжилсэн байсан. Тэгээд номын талаар хүмүүс их өөр бодолтой. Тэгээ манай үзэгчид одоо энд ямар номнууд тавьсан бэ гэд айгуул анхаарлыг хандуулж байгаа хэл та эмпатигаас харагддаг номнууд юм шиг байна. Манай үзэгчид тавьсан байна. Манай эмпати чинь одоо сүүлийн 10 хэдэн жил ном гарч байгаа. Зарим нь турк хэлнээс ууршилдаг, зарим нь монгол хүмүүстэйгээ бас бичдэг тийм номнууд байгаа. Энэ 250 орчим ном ерөн байдаг. Тэднийг хагас нь хүүхдийн номнууд. Тэгээд улсын хүүхний хөгжил, тэгээд дээрээсээ гэр бүл, сургуулийн тухай номнууд байдаг. Манай брэнд чинь ерөн сургамжууд өгүүлэгүүд гэж ном байгаа. Эндээс олохондоо 7 байна. 8 дахь нь энэ сард болохгүй дараа гэр сард гарахад бэлэн байна. Сая нөгөө хумаргоягаас бас ярьжсэн нөгөө хүмүүсийн сонирхолтой татах, сонирхлын татах тэгээд номнууд бас гарах хэрэгтэй гэж. Энэ номнууд чинь яг тэр чиглэлээр өгөн жоохон өгүүлэгүүд Өлгөрөд жижиг тэгтээ яг айгу хүмүүсийг шокт ордог яг зүү талаас дандаа хүмүүсийг хүмүүжүүлдэг тийм номнууд байдаг. Энийг ерөн Монгол даяар хүмүүс мэддэг айгу сайн зардаг хүмүүс сайн аваад сайн уншдаг сайн бэлэг өгдөг тийм номнууд байгаа. Одоохондоо удахгүй энэ 8 дахь нь бас гарч байгаа. Тэгээд сая саган сар дээр бас бид нар ийм нэг handbook маягаар бас саган сарын тухай нэг ном гаргаж ирсэн. Энийг баг 2500 орчим хэвлээ. Тэгээд ерөн тарааж өгсөн. Манай сургуулиуд тэгээд манай төвөөс энэ бас хүмүүс айгу хараад ямар гоё ном бэ гэж ерөн тэгэж хэлсэн дээ. Би бас ерөн тийм нэг ном байвал сайн байгаа гэж бодоод энэ номыг гаргасан. Тэгээд хүүхдийн номнаас бас янз номнууд ерөн байгаа. Энэ дотор бас нөгөө балхуу гэж би баг байхтай энэ номнаас ерөн хүүхдүүд бүр мэддэг. Айгу бас турк номноос орчуулсан гэсэн үг. Туркээс орчуулсан энэгтэй. Тийм номнууд байдаг. Тэгээд турк хүмүүстэйгээ бас Монголыг танилцахын тухай ийм нэг ном бас гаргасан. Бид энэ турк хэлээр Монгол ямар байна. Тэгээд монголчуудаа хаана очих хэрэгтэй, юу хийх хэрэгтэй гэж турк хэлээр энэ номыг бид гаргасан. Яг тэрэн шиг монгол хүмүүс хэрвээ турк руу явах юм байвал турк ямар байна гэж монгол хэлээр турк хэлийг танилцах бас нэг 4-5 жил өмнө гарч ирсэн. Одоо хүртэл ийм бас хүмүүс сонирхоод явж байгаа юм байна. Иймэрхүү тэгээд бас хүний хөгжил сая хэлсэн сэтгэ амжилтын хөөршиг эсвэл жишээ энэ номнууд бас айгу тэрэг бас хүмүүс ерөн сайн уншдаг. Энэ ном чинь анги удирдах хурлаг гэж нэг бас 2006 онд 20,000 хэвлээд тэгээд бүгд Монголд байгаа багш нартаа тэрийг тарааж өгсөн. Дараа нь тэгээд айгу их сонирхсан энэ айгу бас хэрэгтэй ном багшийн тухай. Ангида яаж хайрцах хэрэгтэй сургуульчдаагаа тэгээд юу хийх хэрэгтэй. Дараа нь энийг уншсан хүүхдийн багш нарын дундаас шалгалт аваад таньсан багшийг турк руу бас аялаар явуулсан. Тийм тэгээд яг хүмүүс ном гаргахад дараа нь тэр номыг яаж хүмүүстэй хүлээн авахын тулд бас бид янз тиймэрхүү арга хэмжээ ерөн авдаг. Нийслэг амжилтанд хүргэж нэрээ яг энэ Монголд их зарагдж байгаа номнуудын ихэнх хувь нь дандаа юм хувь хүний хөгжилтэй холбоотой номнууд их зарагдж байгаа гэд сайхан манайх ч бас нэг номын нэвтрүүлэгтэй шинэ ном гэд тэр нэвтрүүлгийн хөтлөгчтэйгээ өглөө ярьж байхад тэгж ярьжсэн. Аяарах та бас жил болгон жоохон ном ер нь гаргадаг. Тэгээ Монголын тухайн нэвтрүүлгийн тойл гэж бас гаргаж байгаа. Тэн дээр таныг гаргаж байгаа одоо Монголын газар нутаг том үйл явдлууд тэгээ бас хэд хэдэн хүмүүсийн одоо намтрыг гаргадаг гэсэн. Тэгтээ дандаа улс төрт төр барьж байгаа хүмүүсийн тухай биш. Ирээдүйд Монголд хэрэг болох хүмүүсийн тухай гаргадаг гэд бичмээс энэ номны хадлаар та жоохон хэлэх юм байна. Ямар ч хэлсэн миний аймаг сүмдийн тухай бичсэн материалууд Монголын интернет нэлийг татна оруулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол орос хэл дээр бичсэн одоо жишээлбэл тэр аймгийн тэр сүмийн тухай, тэр нутгийн тухай материалыг монголчууд орос хэл дээр миний номноос авч байгаа л да. Монголын тухай нэвтрэхэд бол бичиг ер нь
яг хоо Бабургой нэг тийм бас ном гаргасан байна да. Тэгтээ тэднээс чинь нөгөө Британик энциклопедийн маягаар хийсэн. Миний хувьд бол юм байгаа. Хэн нэгэн хүн ямар нэгэн тушаал цол байхгүй байж болно. Цол хэрэгэн байхгүй байж болно. Тэгтээ Монголын төлөө юм хийсэн бол цаашдаа хийх төлөвтэй боломжтой хүн байв. Тэрийг би оруулъя. Тэрийг би баг одоо өөр шийдэж оруулж байгаа л да. Тэгээд иймэрхүү ном байгаа л да. Ямар ч хэлсэн Монголыг сонирхож байгаа хүмүүс элчингийн газрууд гадаадын сурвалжлагчид тэрийг их сонирхож үзэж байгаа л да. Ер нь тиймэрхүү л байна. Юу бас хэлэх гэжсэн одоо дээр үед 80-аад оны сүүлчээр Инквайр одоо ерөнхийлөгч байсан орчуулагчдын холбоо байгуулж байсан. Бодвол уран зохиолын орчуулагчдын холбоо гэсэн үг тийм. Ер нь Монголын оюун санааны амьдралын эдхийг бараг 30-40 орчуулагч нар одоо зохицуулж хийж байгаа гэж хэлж болмоор байна. Тухайн үед одоо хэдэн жилийн өмнө 6-7 жилийн өмнө одоо дэлхийн шилдэг уран зохиол 50 боцном гарч ирсэн. Тэгээд тэр бол миний бодоход маш чухал, маш хэрэгтэй ярих хэмжээ болсон. Гэхдээ цаашдаа бас юм хийх хэрэгтэй. Одоогийн ерөн орчуулагчид жишээлбэл миний одоо их хүндэгдэж байгаа нэргүй элдв очиргүй, мэрэгэнгүй тий. Эдгээр чинь нэлээд юм хийж байгаа. Тэгвэл шиний халаа, шиний хөдөлгөөг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо дээр үед одоо нэлээд юм орчуулж байсан. Одоо яг чанартай орчуулга хийж чадахгүй нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт Монголын уран зохиолыг, Монголын яруу найргийг гадаад хэл рүү бас орчуулах ажлыг бас бодох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол Монголыг мэдэхгүй. Би дээр үед ярьж байсан шүү дээ. Мураками Японы зохиолч тэр өөр ярьцлагтаа ингэж ярьж байсан. Тэрний гол одоо юу гэхэд шагнал цал нь Оросд хэвлэгдэж байгаа юмнуудаас одоо ирж байгаа л гинэ. Өөрөөр хэлэх юм бол одоо Японд мэдээж хэрэг маньхун их нэртэй алдартай олон ном хэвлүүлээд харин Оросд хэвлүүлсэний ачаар одоо хамаг цалингаа тохиолсон авчихна. Монголын яруу найрагч, Монголын зохиолчдын хувьд тийм боломж байгаа гэж би бодож байна. Одоохондоо зүгээр сайн орчуулагч олдоогүй юм уу, хэвлүүлэх боломж олдоогүй ч юм уу, ер нь чадaltaй маш тэр яг тодорхой Японы юм уу хятадын зохиолчд яруу найрагчтай харьцуулахгүйгээр гэхдээ монголчууд энэ талаар маш дэлхийн одоо зах зээл дээр гарах боломжтой байна гэж бодож байна. Тэгээ манай нэвтрүүлэгт нэрээ хүн хандж ирсэн шүү. Танай нэвтрүүлэгт ингээ монгол хэлээр айгуу сайн ярьдаг, гадаадын иргэд оролцдог юм байна. Тэгээд зохиолч хүн хандж ирсэн. Тэгээд таны баг утасны дугаарыг ч юу надаас авсан байх. Тэгээд өөр одоо орчуулгын өндөр түвшинд одоо бидний номыг ингээ гарах орчуулагч юу хэд байд юм болоо гэд мэд харгай нүгэд нэрээ надаас асууж ирж байсан. Энэ орчуулагч тэр нь хэр их байдаг бол англи хэл рүү, орос хэл рүү, магадгүй япон хэл рүү ч юм уу? Хангалттай их байвал олон биш. Тэгвэл тэд нарыг одоо бас ийм ажилд оролцуулахаар зүгээр нэг л юм бодох хэрэгтэй. Одоо би бас ярьж байсан. Оросын Цагаан хаан нэгдүгээр Николай байсан. Тэрийг одоо 200 жилийн өмнө ямар дайнд оролцож байсан, ямар гавья байгуулж байсан хүмүүс одоо санахгүй байна. Харин тэрийг насаараа Гоголь зохиолч бүх одоо бүтээлүүдийг, бүх зохиолуудыг одоо ивент идэж санхүүжүүлж байсныг хүмүүс мэдчихэв. Өөрөөр хэлэх юм бол одоо гадаадад маш зарим улс орнуудад Америкт ч бай, Европт ч бай жишээлх юм бол ийм нэг гоё бас дуршлаг байгаа. Аливаа нэг улсын ерөнхийлөгч юм уу, ерөнхий сайд ажлаа өгөхдөө номын сан байгуулдаг. Америкт жишээлх юм бол тийм байдаг. Тэгээд Монголын номын санууд үндэ хэлэхэд жоохон ядуухан байна да. Одоо тэдний төсвийг бас даже зургатаар ярьж болохгүй энэ хэдэмтэй. Харин эднэрийг яаж дэмжих вэ? Тэр их хурлын гишүүд ч юм уу хин нэг номын сан хариуцах юм бол сайд нар ч юм уу. Тэгээд яг өөрийн шин төрүүч ярьснаар, миний ярьснаар тийм хичнээн ном одоо ямар нэгэн улс орнд хичнээн их ном уншиж байгаа юм бол тэрүүгээр одоо илүү
хөгжилтэй илүү сайхан амьдарч байгаа гэж нэг тийм үзүүлэлт байгаа л да. Та Монголын одоо зохиолчдоос хэний зохиолыг ер нь орос хэл рүү орчуулсан бэ? Нэлээд олон байх тийм. Би голдуу одоохондоо улс төрийн зүтгэлтнүүдээс орчуулж байсан да. Чербатгой номыг орчуулсан, Равтангийн болдын ном орчуулсан, Москвад их сайн зарагдж байгаа тэрний ном, Америкийн нэгдсэн улс ба Монголын тус карт тогтнолын Монгол дээр ийм нэртэй байсан, орсоор жоохон өөр нэртэй. Батэрэгзэдмагийн ном орчуулсан, Яруу найраг, их нацаг доржин ганц хоёр юм орчуулсан. Тэгээд Лодой Дамбангой одоо гарын таван хуруу, Эрдэнэбаатны оюун хайр гэдэг жүжигний зохиол. Тэгээд нэг хоёр орчим ном орчуулсан байна. Энэтхэг улсын тухайд тэгэхээр би 5 дугаар ангидэл нэг таагуурын зохиолыг уншаад нэг энэтхэг улсын тухай арай нэг бүрэн зурагтай гэх үү болж исэн юм л да. Энэтхэг ерөн зохиолчдоос энэтхэг том уран бүтээлүүдээс Монгол орчуулагдсан байдгүй. Ер нь бол Монголын орчуулгын гэж хэлж болох анхны ихэн төвд энэтхэг хэлнээс гарсан ч гэж ер нь ярьдаг юм л. За яг олон юм байдаг баг. Би одоо тэр бүгднийг бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ миний мэдж байгаагаар бол өөрөө хэлж байгаа Равиндранат Тагур бол жаашгүй монгол хэл рүү тухайн үед чинь одоо энэтхэгийн одоо төвгөнд хамгийн анхны Нобель шагналд хүртсэн одоо жахалж хүмүүсээс тэр чинь тийм юмнууд орчуулагдсан. Мөн ганц хоёр бас тийм шашны сургаал юмнууд Махабхарат гэдэг юм саяхан одоо яасан. Тэгээд би номны нэрийг санахгүй байна. Сая 3-4 сарын өмнө саяхан энэтхэг элчин сайдын яам төв номын гардуулсан, тийм орчуулсан, тийм бас тийм шашинтай холбоотой ном юм шиг байна. Тэгээ миний мэдж байгаа бол юм цөөх юмнууд байна. Гэхдээ цаанаа бол байгалах тийм олон юмнууд. Тэгээд аюурахаас асууя. Аюурах та шинэ Монголын номнууд, Монголын одоо утга зохиол эсвэл Яруу найргийн зохиолын номнуудыг сонгож орчуулахдаа юуг нь харж сонгодгийг номыг орсуудад хүрэх гэж байгаа шүү дээ. Голдуу хүмүүсийн одоо тавьсан хүсэлтийн дагуу саналын дагуу орчуулж байгаа. Гэхдээ Яруу найргийн хувьд одоо би зүгээр ингэж бодож байна. Эмэгтэйчүүдийн Монголын эмэгтэй Яруу найрагчдын одоо бичсэн нэг тийм төвөр ном бараг бэлэн болоод байна да. Тэр бол бас маш өвөрмөц бусад орны Яруу найрагчтай Хятад юм уу, Солонгос юм уу, Японы Яруу найрагчтай бас харьцуулж болохгүй маш өвөрмөц зохиолууд байгаа. Тэгээд л ямар ч байсан эмэгтэй бүтээлчд, Яруу найрагчид, зохиолчид нэлийх ирээдүйтэй гэж бодож байна. За манай Яруу найрагчид аяг бол харж байгаа бах та. За номын сантай юу гэртээ? Эртээ жижиг ном санаа. Хичнээн номтой. Яран одоо зарим нь бас ажилдаа аваашаа тавьсан. Нэг анхнаасаа нэг 100 орчим ном байсан. Одоо гараа жоохон багсан. Аюурахын номын сан. Монголд 3000 орчим ном байгаа. Оросд нэг 7000. Ленин багших бол 25000 байсан. Одоо Араби минийх бүрэг. Тийм үү. Комарахна. Манай гэрд бол одоо аавын номнууд л маш их байна. Манай аав атмаа одоо маш их номны хоббитэй хүн. Бараг нэг өөрөө дүүрэн шахуу ном бас Яруу найрагч хүн л та. Тэгээд тийм номнууд л байна да. Хин гэдэг хүн биш үү? Төлөв базар. Тэгээ Монгол зохиолч юм те. Хамгийн анх уншаад бүр ингээд шимтэл дахин уншсан ном ямар ном байдаг бол Баабургаа сайхан тэрийг хэлсэн байна лээ. Тэгээд тэрийг хүмүүс сонирхдаг юм шиг байна. Номын хүмүүсийн хамгийн их анхаарал татсан хамгийн хүнс ном нь ямар ном байдаг юм бол чинь таны юмд. Би чинь айгу их анх уншихтаа бүр жоохон байхтай уншиж байсан. Монте Кристо гэж Александр Думагийн. Тэгээ айгу их ерөөсөө нэг аваад тэгээд дуусаад тавьсан тийм гайхалтай ном байсан над тэр үед. Тэгээд Туркийн бас нэг хэд ном байсан тэр шиг. Гэхдээ тэр бас айгу гоё байсан. Монголоос турк хэл рүү ном орчуулагддаггүй юу? Яг уран зохиолын ч юм уу, утга зохиол, Яруу найргийн. Одоохондоо миний мэддэг яг тийм байхгүй, бид бас тийм арай ууршлаагүй л да. Тэгтээ цаашид надад тийм санаа байгаа. Нэг хэд ном орчлох.
Аюурахын хамгийн дуртай бүр шинтэл уншсан. Бүр эсвэл гайхшруулсан уу? Яг монгол хэл сурч байхдаа оюутан байхдаа би дамжин сүрэнгүй Японд очсон замын тэмдэглэл тэрийг хэд дахин удаа уншсан. Лодой дамбан солонг. Тэгээд яруу найрагаас даш балбар өөрийн гараар бас миний дэвтэрт тэмдэглэлийн дэвтэрт бас нэлээд олон шуулыг бичиж байсан. Эрдэнэбаат гэж яруу найрагч байгаа. Тэрний бас тэрний хүүхэд тэрний охины бас бичсэн маш өвөрмөс 14-15 настай охин тэр бас ном гаргасан байна. Тэгээд Монголын уран зохиол бас унших юм Ринчин Бямбаевын мэдээж хэрэг бас номнуудыг уншсан бүгдийг дашдоруугайн одоо говийн өндөр тэрийг одоо орсоор бас дахиад хэвлүүлж магадгүй гэж би бодож байна. Оросд ер нь Монголын одоо зохиолыг уншигчдын тоо ер нь хэр байдаг юм бол? Социализмын сүүлчийн жилүүдэд Монголын уран зохиол гэдэг 15 боц ном гарч ирсэн. Нийт одоо 150 мянган ширхэг хэвлэгдсэн. Тэгтээ тэр үед одоо миний бодоход яруу найргийн талаас тийм их арайгүй сайхан болоогүй гэж би бодож байна. Зүгээр нэг тийм улс төрийн захиалга байсан учраас тэгээд тэр зохиолч яруу найргаас бичсэн юмнуудаас орчуулад жишээлбэл миний бас сонирхож байгаа. Тэгтээ орос хэл дээр бараг гараагүй Баттуулаг, Зоо Баяжингийн Баттуулаг Монголын анхны одоо детектив тийм ном бичижсэн. Хүний орос хэл дээр байхгүй байна. Өөрөд ер нь орчуулагчдын хувьд нэлээд ажиллагаа шүү. Монголын уран зохиолыг бодвол. Кумарахын хувьд ямар ном хамгийн гоё бүр мартдаггүй тийм хүүхэд наснд дач уншсан юм уу? За миний хувьд бол Монгол байхад л англи ном байсан л да. Бурхан гэж хин гэдэг нэртэй ном What is God гэсэн нэртэй ном байсан. Тэр мэлээ намайг одоо ингээд сексэрсэн. Тэгээд тэрийг ямарч байсан нэг уншижсэн 2004 оны үед. Та ч Монгол баг 3 сургууль төгсөн гэж хэлж болно. Тэгэхээр таны мэргэжлийн номууд ч ер нь монгол хэл дээр сайн орчуулагдсан байдаг уу? Мэдээлэл монгол номнууд байгаа л да. Тий, одоо хүнсний салбарын номнууд бол дандаа монгол номнууд байгаа. Би харин яг нөгөө технологи бол нөгөө технологи мэргэжлийн технологи бол хаач нөгөө адилхан байдаг болохоор зүгээр тэр нь бол байж байгаа л да. Тийм ба. Манай би нөгөө компьютерийн чиглэлээр сурч хат манай номнууд юусэн англи хэлээр байд. Дандаа бүгд англи хэлээр, монгол хэлээр байдгүй. Тэгэл сурах чиг ховорхон байна гэж яриад байдаг байсан. Одоогоо болж байгаа хэл та тэгтээ. Тий, ер нь номны хувьд бол одоо хангалттай байгаа гэж боддог шүү дээ. Альж мэргэжил яг хөө. Тэгтээ нөгөө шинжлэгдэж байгаа юмнууд байнга нөгөө апдейт хийгдэж байгаа юмнууд бол онлайнаараа бол байгаад ном хэлбэр рүү ороогүй байж магадгүй. Би аюургаагаас нэрээ асуухад танаас өөр бас одоо ингээд Орсын иргэн бас ингээд энэ зохиол талын хүн байд юм уу Монголд? Олон жил амьдарч байгаа. Оросоос байхгүй. Тэгтээ Оросод бас сайн маш идэвхтэй орчуулж байгаа Мария Петрова Петербургт байгаа. Жишээлбэл Ерхүү Улаан Орос хэлнээс монгол руу орчуулж байгаа юм уу? Монголоос Орос руу. Монгол хэл. Зөв. Тэгэхээр тэдний монгол хэл энд сурч исэн гэсэн үг. Эсвэл тэнцэнээс сурч исэн, тэнд ч сурч исэн. Зөв. Харин тэр хүмүүсийг бас жоохон дэмжих хэрэгтэй л дээ. Харин таны хэлж байгаа бол маш чухал та. Альва интернет дээр байгаа мэдээлэл бол хэн нэгэн хүний тухайн өдрийн тухайн үеийн зорилго буюу сэтгэл санааны байдлыг шингээсэн байдаг. Тэрнээс бол тухайн улсад очиж үзээгүй л бол хол байгаа хүн бол тухайн улсын орны талаараа юу болж байгаа, юу болж өнгөрснгийг мэдэж авах боломжгүй. Тэгэхээр ном орчуулна гэдэг чинь бас хоёр соёлыг ордуулж байгаа, хоёр ард түмийг одоо хоолыг бас ордуулж байгаа гэж би боддог шүү дээ. Та бүхний одоо бас манай одоо мистер Махмедийн таны хийж байгаа зүйл бол маш мундаг. Хэдийн саяын одоо хүмүүсийг
одоо бас хоёр соёлын одоо хоорондоо тэм тань мэдхгүй юмнуудыг ордуулж байгаа гэж би ойлгож байгаа шүү дээ. Манай энтигээс бас нэг хүн гарч ирээсэй л гэж хатаа. Та ахгүй юу? Би байхгүй. Ярьж байгаа шүү дээ. Энтиг рүү яагаад орчиж болохгүй гэж. Яг номын хоббитэй хүн л байхгүй бол. Харин тийм ба. Энийг бол хүн хүчээрээ хийж чадахгүй угаасаа хүчээрээ хийж чаддаг зүйл биш. Тийм шүү. Францаас Монгол сууж ирсэн элчин сайд нэг ярьж ирсэн. Хүн болгон ерөөсөө хилтэл бол ном орчуулчихна гэж байдгүй юм аа. Номын орчуулагч гэдэг чинь хоёр дахь зохиолч нь байдаг учраас их чухлаа гэл нэг ярьж ирсэн. Тэр хүн өөрөө ч монгол орчуулгыг сайн ярьдаг хүн байсан. Нэг номын нэвтрүүлэг дээр тэгж хэлж ирсэн шүү. За одоо хүүхдүүдээ яаж номын хорхотой болох вэ гэл одоо сошиал ертөнцөөр л юм явах юм. Та бүгдийн хүүхдүүдээр нь яаж номонд дурлж чинь та чинь ийм хүүхдийн ном гаргадаг. Манайх Монголд бас нэг хэд сургуультай байдаг. Эмпати сургууль, элит сургуулиуд гэж. Энэ сургууль маань өдөр бүр хичээлээс өмнө нэг 15 минутын ном уншдаг. Энэ чинь ямар ном гэж өөрсдөө гэрээсээ сонирхолтой уншдаг номыг аваад өдөр бүр заавал хичээл эхлэхээс өмнө ангийн багшлагаа асуудаад тэгээд тэр гэрээсээ авчирсан эсвэл номын сангаас авчирсан номнуудыг уншаад тэгээд тэрийг явуулдаг. Энэ чинь одоо 15 минут гэж бодохдоо магадгүй жоохон сойхон гэж хүмүүс бодож магадгүй. Тэгтээ хэд 15 гэж бодохдоо тэр байлгүй их бас хугацаа болж байгаа. Тэгээд бид яг ном унших дуртай хүмүүс биш байвал ер нь хизээч 15 минут ч гэсэн өдөр тэгээд бид цаг гаргаад тэгээд ном уншдаггүй ер нь хүмүүс тэгдэг. Тийм учраас тэр 15 минут ч айгүй чухал. Тэрэн дээр хүүхдүүд тэгээд номтой танилцаад тийм ээ жоохон тэгээд уншаад дараа сонирхолт ном угаасаа сонирхолтой байдаг. Хамгийн гол нь тэгээд хүмүүс тэгээд ном тэр хоёрыг яаж бие биентэй холбогдох хэрэгтэй гэж бид бодоод тэгээд тийм нэг арга хэмжээ явуулж байгаа. Дараа нь бүр зарим нь завсралхаа бүр тэгээд тэр өөрийнх нь номоо уншаад тэр өдөр дуустдаг, зарим нь тэгээд удахгүй тэгээд дуусаад багшаа би номыг дууссан тэгээд одоо өөр ном авчрын гэж ярьдаг. Тийм учраас иймэрхүү шиг эсвэл заримдаа уралдаан явуулдаг юм уу эсвэл ямархуу нэг сошиал медиа хэрэглээд сайтаны телевизэр хэрэглээд номтой гоёрхон байх хэрэгтэй гэж. Аюур хавь. Аав ээж ном уншдаг юм бол хүүхдүүд тэргүй уншнаа. Сонирхолтой хэрэгтэй ном бас олж өгөх хэрэгтэй л дээ. Тэгээд л болов. Комархын хүүхдүүд хэрэг ном уншдаг. Сургуулийн насны дундаж нэгдүгээр анги. Тэгээд болох хэрэг үү. За. Номын тухай ярилцсан та гуравтаа маш их баярлалаа. Манай нэвтрүүлэг энэ хүрээнд өндөрлж байна. Тэгээ манай энэ номын нэвтрүүлэг өнөөдрийн бидний ярилцсан сэдвээс бол хамгийн их авааштай зүйл бол үндсэндээ Монгол улсыг одоо сурталчлах тийм ээ нэг өсөндөө биднийг таниулж чадах номуудыг бас бид нэр өөрсдөө гаднаас орчуулж уншихаас гадна гадны улс орнууд руу гаргах чухал байгаа. Энэ бас нэвтрүүлгийн гол хүндстэй нэг сэдв байлаа. Манай нэвтрүүлэгч гэсэн олон хүний асуудлаар хандж байсан. Ингээд дараагийн 7 хоногт уулзъя. Та гуравтаа маш их баярлалаа. Бидний хамтаас үзэгч та бүхэн баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэй.